Гэхдээ бас сэтгэлийн өртөө гэж боддог. За энэ хүн намайг яг багш болгосон байхгүй. Хичээлээ яаж бэлтэх вэ? Яаж заах вэ? Хүүхдтэй яаж ажиллах вэ? Бүх талаар нөгөө зөвлөгөө өгч намайг багшийн ажилд бэлдэж өгсөн юм байхгүй. Тэгэхээр энэ хүний одоо заасан, зааварлсан, чиглүүлснээр би одоо өдөө зэрэгтэй явж байгаа гэж хэлж болно. За дараагийн талархууштай хүмүүс бол яг энэ зураг авахгүйла зогсож байгаа. Миний хамт олон байгаа. Манай хамт олон одоо тухайн үед нэг 15-6хан багштай байсан. Нийгмийн ажилтан гэж тусгай албан тушаал байсангүй. Бид нэр бүх хичээлээс гадуурх ажиллаа өөрсдөө ингээд хуваарлаад. За энэ жилийн урлагийн үзлэг чи хариуцсан шүү. Дараагийн тим юм спорт наадмын тэр хариуцсан шүү гэх мэтчлэнгээр ажлаа хариуцаж хувааж аваад тэгээ бие биенийхээ ажилд туслаад явдаг байсан. За анги удирсан багш болоход намайг одоо чиглүүлсэн надад одоо өөрийнхөө бүх туршлагыг зааж өгсөн хүн бол адилхан багш. Адилхан багш одоо ангитай яаж ажиллах вэ? Хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Одоо эцэг эхийн хурлаа яаж хийх вэ? Гэх мэтчлэнгээр анги удирсан багшийн бүх одоо заавар зөвлөгөөг надад өгсөн баггүй. За тэгээд одоо Марта багшийн хажууд Давуу багшийн одоо баруун гарц талд сууж байгаа Эрдэнэ сан багш байна. Тухайн үеийн монгол хэлний багш. Энэ багшаас би юуг суралцсан бэ гэхээр Япон хэлний заах арга зүйг энэ багш монгол хэлний багш байхгүй. Тэгээ монгол хэл Япон хэл хоёр нөгөө нэг язгууртай учраас дүрм нь адилхан. Тэгээ би хүүхдтэй хичээл зааханд бол дандаа Эрдэнэ сан багшаас би нэг ийм дүрм заах гэж байна. Тэрийг монгол хэлний дүрмэд юу гэдэг юм бэ гэж байнга асуудаг байсан. Тэгээ би бас Эрдэнэ сан багшаас Япон хэлний заах арга зүй, Япон хэлний онлын мэдлэгийг бас тодорхой хэмжээгээр авч ирсэн байхгүй. Тэгэхээр би бол тухайн үеийн намайг ажилд орох үед намайг өлгөөдөж тосч авсан энэ хамт олондоо үнэхээр их баярлагдав. Энэ бүх хүмүүстээ би сэтгэлийн өртөө гэж бодож явдаг. Тиймийн тулд одоо өөрийнхөө ажилд эзэмшсэн мэрэгжил, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандах ёстой гэдэг ойлголтыг энэ бүх хүмүүсийн ач буйнаар ойлгож авсан гэж бодож явд юм аа. За ингээд анх 10 хэдэн багш байсан бол өнөөдөр шинэ Монгол сургууль 20 нас хүртэл 150 орчим багш ажилтнуудтай ийм өнөр өтгөн хамт олон болжээ. За дараагийн зурганд анхаарлаа хандуулъя. За 2005-аас 6 оны хичээлийн жилийн түүхэн зураг харагдаж байна тийм ээ. За энэ яг нөгөө сургуулийн 5 жилийн тэмдэглэхийн өмнөх үеийн зураг. За бас л нөгөө таньдаг багш нар маань байж байгаа. Би хаана? Вирус ядахгүй ш. 10 игнэний 100 гараас 3-тай тийм. За энэ дотор 10 игнэний баруун талаас 4 хүн хонгор зул гэж багш. Энэ бас манай ангийн оюутан. Одоо шинэ Монгол сургуулийн 2001-ээс 2003 онд манай ангийн хонгор зул багш ажиллаж исэн. За тэгээд дараа нь баасан сүрэн багш маань 1 жил ажиллаж агаад гадаад руу явах болоод Японд руу явж суралцах болоод тэгээд ажлаа орхиод Японд руу явсан байхгүй. Тэгээд баасан сүрэн багшийг явахад араас нь би зарын дагуу ирж энэ шинэ Монгол гэдэг сургуультай холбогдсон. Тэгэхээр манай ангийн 3 хүүхэд энэ шинэ Монгол сургуулиар дамжиж багш болсон байх нь. За энэ анхны Япон хэлний багш нар байна. За намайг ажилд орох үеийн анхны Япон хэлний багш нар. За энэ голдон зогсож байгаа эмэгтэй бол Андо Юко гэж тухайн үедээ одоо Токиогийн олон улсын их сургуулийн шинэхэн төгсөгч байсан. За Пүрвчмэг гэдэг залуухан багш байна. Монгол улсын их сургуулийг бас яг дөнгөж төгсөөд орж ирсэн. За бид гурав энэ шинэ Монгол сургуулийн бүх ангид Япон хэл ордог байсан. Нэг нь ханц үсгээ заагаад, нэг нь дүрмээ заагаад, нэг нь яриагаа заагаад гэх мэтчлэнгээр. За хоёр залуу багшаас ер нь бол багш нар хүмүүс хамтарч ажиллаж байгаа хамт байгаа нэгнээсээ дандаа суралцж идэг. Нэгнээсээ дандаа сайн талыг олж харж би энэ хүнээс ийм юм суралцах хэрэгтэй байна гэдгийг олж хардаг тийм одоо амьдрал дээр тийм байдаг байхгүй. Тэгэхээр би энэ хоёр залуу багшаас юу сурсан гэхээр одоо Япон багшаас бол Япончууд ерөөсөө юмд маш хариуцлагатай ханддаг хүмүүс байхгүй. Аливаа ажлыг төлөвлөхдөө дандаа эцсийн одоо сайн муу хоёр талыг харна гэдэг шиг бүх зүйлийг нарийн төлөвлөдөг. Тэгэхээр би энэ залуу багшаас тийм нарийн төлөвлөх арга дадлыг сурсан. За Пүрвчмэг багш маань намайг бодвол нөгөө тарцсангуу сүүлийн үед бэлтгэгдсэн багш учраас онлын хувьд миний одоо мэдчихсэн Япон хэлнээс
хамаагүй одоо илүү Япон хэлийг мэдчихсэн. Тэгэхээр би Пүрүчмө багшаасаа бас энэ юу вэ, тэр юу вэ гэдэг юм уу өөрийнхөө мэдэхгүй байгаа зүйлийг асууж суралцдаг байсан. Нөгөө эрт ургасан чихнээс хойно ургасан ивэр дээр гэдэгчлэн Пүрүчмө багш маань залуу багш байсан мөртлөө надаас илүү мэдлэгтэй байсан байхгүй. Тэгэхээр би энэ хоёр хүнийг бас надтай хамтарч ажиллаад бид гурав харилцсан бие биенээсээ суралцаад нэг ийм баг болж ажиллаж ирсэндээ бас талархаж явдаг. За дараа нь Япон хэлний заа харгаа нэгдлийн дунд үе байна. За энэ дотор танд багш нар байна тийм. Цагаана багш байна. Баасан сүрэн багш байна. За урдлын одоо надтай зэрэгцээ сууж байгаа хоёр бол хоёулаа Япон багш. За Япон багш нар маань нэг нь хоёулаа Токиогийн олон улсын их сургуулийн төгсөгч. Манай хамтарч ажилладаг сургуулийн төгсөгч байна тийм. За цагаана багшийн нь зүүн гар тал зогсож байгаа Батулан гэж Япон хэлний багш байсан. За энэ багш маань багшийн нь 3 дугаар үеийн шав. Шинэ Монгол сургуулийн 3 дугаар үеийн төгсөгч. Тэгээд Японд нөгөө Миягигийн боловсролын их сургууль төгсөж ирээд Япон хэл зааж исэн үеийнхэн зураг байна. За дараа нь баг одоогийн бүрэлдэхүүн байна тий. За цагаана багш нар тий. Бүх Япон хэлний багш нар энэ зогсож байна. За цагаана багш, баска багш бид гурав үе тэнгийн ойролцоо. За төвчөө багш Anu багш нь бол хамгийн залуу багш нь. Төвчөө багш нь яг дунд үед хүлээл байх нь. Тэгэхээр бид нэг заа харгаа нэгдэл болоод одоо Япон хэл заах, Япон хэлний хөтөлбөрийг шинжлэх одоо ариун үйлсэд хамтарч ажилладаг нэг баг байгаамаа. Баярлалаа. За энэ болохоор 5 жилийн ой зураг багш байна багш тийм. 5 жил яагаад энэ зургийг сонгож оруулсан бэ гэхээр миний амьдрал хамгийн их дурсамж үлдээсэн ой багхгүй. Бусад 5, 10, 15, 20 жилийн дурсамж үлдээгээгүй гэж хэлэхгүй. Гэхдээ хамгийн анхны нөгөө сургуулийн ой тэмдэглэж ирсэн учраас надад их тод дурсагдаж үлдсэн баггүй. За энд нөгөө багш нарын хамт олон нөгөө баярын концертын дараа тайзан дээрээ зураг авах болсон байдал байгаа. За энэ анхны нөгөө ой тэмдэглэж байгаа учраас энийг бэлтгэхийн тулд бид нар ямар их хүч хөдөлмөр гаргасан бэлээ. Багш хүүхдүүд яаж хичээсэн бэлээ. Одоо гэх шиг та бүхэн шиг ингээд мэрэгжлийн морин хуурч ирээд морин хуур зааж байсангүй. Мэрэгжлийн ятгачин ирээд ятга зааж байсангүй. Бүгдийг багш нар өөрсдөө бэлтгэдэг байсан. Би тамирын зааландаа жигсаа зогсоож байгаа дуулуулаад үжиглүүлээд шүлэг уншуулаад одоо ийм байдлаар бэлтжижсэн учраас их сэтгэл тоногшиж үлдсэн байдаг. Дараагийнх нь болохоор миний хувьд бол анхны шагнал байхгүй. Шинэ Монгол сургуульд ажиллаад 1 жилийн дараа арга зүйч багш гэдэг цол тэмдгээр шагналсан. 5 жилийн ой дээр. За энэ шагналын зургаар далимдуулаад нэг юм хэлэхэд манай сургуулийн захиргаа багш ажилчдаа ялангуяа залуу багш нараа шинээр санаачилж хийсэн. Одоо сургуулийн хөгжилд хувь нэмрээ оруулсан. Илүү одоо ажлыг сайжруулах юм санаачлаг гаргасан багш нараа үргэлж дэмжиж идэг. Одоо би энд юутай мундаг учраас шагнал авч ирсэн гэж ойлгохдохгүй байхгүй. Тухайн үеийн Япон хэлний хөтөлбөрийг бас сайжруулах 3 жил үздэг байсан хичээлийг 1.5 жил болгоё гэх нөгөө хөтөлбөрийн шинжилэлт хийсэн гэж үзээд одоо сургуулийн захиргаанаас намайг ийм одоо тухайн үедээ бол залуу багшийн хувьд бол том шагнал байхгүй. За тэгээ ийм шагнал авахаар түүнийгээ дагалдаад хариуцлага ирдэг. Шагнал бол гавьяаны шагнал биш байхгүй. Ард нь чи илүү сайн хичээгээрэй гэдэг одоо урам өгч идэг. Тэгэхээр одоо би энэ шагналыг аваад энээс цааш би улам хичээх хэрэгтэй юм байна гэдэг бодолтойгоор л тайзан дээрээс бууж исэн байхгүй. Тэгэхээр надад бол 5 жилийн ой бол хамгийн их дурсамжтай байдаг байна. За манай ганцараг багшийн зураг орж ирж байна. За ганцараг багш маань Шинэ Монгол сургуультай хэрхэн яаж холбогдов? Тэр дурсамжаа хуваалцъя тийм. За энэ анх 2007 онд бас UB телевизийн Exit гэдэг сурчлагын юм Шинэ Монгол сургууль зураг технологийн багш аав зар өгч ирсэн. Тэр үед би бас нөгөө манай аав телевизэд ажилладаг гэсэн болохоор телевизийн соёл эрдэнээр дагч тайзны туслах зураг чигээд
Монгол улсын говьяат зүтгэлтэн мандан дөрж багшийнхаа одоо удирдлагуудаар телевизэн тайзны туслах зураг чигээ явж ирсэн. Тэгээд нөгөө багш хийх нөгөө юу ч дотор л яваал байгаа шүү дээ. Нөгөө бодол маань тэгж ийсэн аа. Юугаар мобисээ яг төгсөж байгаа. Яг тэр одоо 7 хоногийн хав. Тэнгуут тэгээд UBS exit гэдэг нөгөө зарчлагын юу цаг өгдөг шүү дээ. Тэр дээр тэгээд зар явж байхаар уцаар яриад тэгсэн чинь тийм яаралтай өгөөдрөө тэр тухайн үед нөгөө сургалтын менежер гүнжээ багш байсан. Тэгээд гүнжээ багштай ирж уулзаад тэгээд шууд диплом хараад авчихдаг хөхгүй. Бид гайхаад ингэдэг багтай гэж заа диплом хараад явгандаа 2 ширхэг тийм 3 ширхэг хөтөлбөр өгч байгаа. Дүрслэх урлаг технологи зурагцоо тэр үед зураг төсөл хийдэг шүү дээ. Тэгээд ийм 3 хөтөлбөр өгөөд миний 2 диплом явуулчих واخгүй. Тэгээд ингэдэг юм байл үү гэж шууд маргааш нь ирсэн. За тэгээд маргааш хөрөд ерөнхий зөвлөлтөд уулзсан гэх. Тэгээд галаа өгчтэй уулзж байгаа. Тэгээд би бас яг нөгөө тэр үед бас нөгөө дөрөв гэрэл багш ярьдаг шиг гэр орол ингээд энэ зам авч ингээд шор таал байлаа та одоо гэр орол ихтэй. Тэгээд тэр юу доор ингээд яваад нөгөө готлоо хэлчих байдаг ингээд готл юу болцсон. Тэгээд тоос болцсон. Бижак хүмүүс бажикийн гарч бажикийн тоостой яваад бажикийн ярьчмаар санагдтал. Тэгэл үг дээр орж ирээд байсан чинь Батайрахтаа таардаг. Батайрах нөгөө ариун бол тагшаа нөгөө 9 сарын нээлтийн нөгөө туг ингээ үлдэхгүй. Баг хай ямар амар ахгүй гэж яасуу гэдэг. Асаа яас байхаа гэдэг чинь яах гэж байна. Би нөгөө зарим нэг одоо багшаа ажил тарах гэж байна гэсэн чинь хэдээ гүнжээ өгсдөө уулзсан. Тэгээд ариун бол тагшнаа ийшээ ингээд аваач орж гүнжээ өгсдөө уулзсан. Тэгээд холбогдчихсэн. Тэгээд нөгөө галаа өгстэй уулзах. Тэгээд нөгөө галаа өгс өөрөө доор нэг давхарт. Тэгээд одоогийн ганцны тэнд байсан байхгүй юу? Тэгээд өөдөөс нь харсан өөрөө болохоор ариун бол тагш гэдэг гэсэн. Тэгээд ариун бол тагш дагуулж яагаад. Тэгээд ариун бол тагшс би салбайтахгүй гэдэг. Готлогоо шараа ярьчихсан юм байна гэж ариун мохолчтой. Тэгээд нөгөө шараа очичаал. Тэгээд орсон. Тэгээд ороод галаа өгс юм асуугаад диплом хийж явууллаа гэл. Тэгээд ярилцаал. Одоо ингээд юу яа шиг ажилдаа итгэвтэй ороод тэгэл шууд галаа өгстөгөө уулзал оройн нөгөө баяр баяр гэж юу л хөлөө авт юу. Үгүй. Тэгээд хөлөө автанд ороод тэгэл маргаснаас нь шууд 9 сарын өмөлж байгаа тэр чинь юу байгаа. Тэгээд орж ирэл өглөөнөөс эхлээл нөгөө шинэ багш чинь тэгэл амар сандарч байгаа юм чи. Баг хүүхд таарал байл одоо яана юм. Амар нөгөө тэр айцаа гоохот бол айгу догшин ширүү авирдаг болчихлоо. Ингэж хэлсэн. Амар ууртаа шиг царайгаа тэгс бүртлээ нөгөө цаанаасаа нөгөө энэдэг нөхөрч байдаг. Чадахгүй байхгүй. Орол тэгэл энийг л барьцлаа. Тэгэл орол хичээлээ заагаад ингэ маазраж байсан. Тэгэл тэгж явж байгаа л тэгээд бас яг орсон чигтээ бас гэрэл багш шиг англи даацсан юм аа. 7-2 гэдэг нэг багш нь англи хэлний багш байсан гэдэг. Тэгээд бас нэг би давхар болсон гэдэг. Тэгээд декрет аваад явцсан. Тэгээд надад тэр анги өгсөн. Тухайн үед сургалтын менежерээр сан багш байлаа. Эрдэнэ сан багш байсан. Дунд сургууль маань энэ нөгөө татвар өрөнд өгдөг гэсэн. Тэгэл бараг л нөгөө юу шиг гэрэл мөх шиг ангийнхаа хүүхдүүдээс ялгархгүй биш. Шахуу нөхрөл дотор нь орцсон шүү дээ. Явж илаа. Тэгээд багшгүй хувьд бол ер нь анги дааж төгсгөн гэдэг хамгийн их тийм нэр хүндтэй хариуцлагатай юм зүйл тийм ээ. Тэгэхээр анхны шавнырийнхаа тухай багшгүй бол ер нь шаваараа гоёж, шаваараа бахархаж ингэж явахаараа өөрөө хилдээсээ уран зориг авч их баярлж талархтай тийм ээ. Тэгэхээр шавнырийнхаа тухай дурсамжаа хуваалцгаа. За багш нөгөө анх ажилд оронгуудаа шууд анги авцсан гэсэн тийм. За энэ бол 5 дугаар үеийн 12 гэдэг ангийнхан 6 ах болсон.
За хүүхдүүд дундаа нөгөө энгийн өгсөн бичгээрээ хүүхдүүд дундаа ялгагдах. Ганц ялгагдж байгаа нь тоорн нь байсан. Дөрөв товцсон өсөөгөө л бол одоо энэ багш юм байна л гэж харж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд 5 дахь үеийнхэн маань намайг анги удирсан багш болгосон. Энэ олон хүүхдээ би одоо 27 хүүхэдтэй ээж шиг болж эхэлсэн байхгүй. Бүгдээрэнд нь одоо анхаарал тавих хэрэгтэй болно. Бүгдийнх нь одоо өдөр тутмын ажиглах хэрэгтэй болно. Хүүхдүүд маань яаж ийн гэдгийг одоо үргэлж анзаарч авах хэрэгтэй юм бол анги удирсан багш байдаг байхгүй. Тэгээ хүүхдүүд маань одоо анхлахаар ангийн сурагч байсан учраас харьцангуй биеэ даацсан. Тэгээд нөгөө нэг ийм анги хамт олон болцсон байсан учраас одоо янз бүрийн уралдаан тэмцээн бүх зүйлд яг одоо нэгэн зорилгын дор оролцдог ийм сайхан хамт олон болж бүрэлдсэн. За энэ төгсөгчдийн цом тэмцээн зохиогддог жил болгон. За энэ анхны баг нь төгсөгчдийн цом гэдэг тэмцээн зохион байгуулагдахад хамгийн анх бүрдсэн баг нь эдгээр хүүхдүүд юм байна. За бүгдээрээ ажил амьдрал сайн яваа. Одоо эзэмшсэн мэрэгжилдээ эзэн нь болж яваа. Ийм сайхан хамт олон байгаа. За дараагийнх нь болохоор манай энэ 5 дугаар үеийн төгсөгчдийн цом 5 дугаар үеийн баг төгсөгчдийн цом тэмцээнд одоо 3 удаа мөнгөн медаль хүртэж байгаа. Одоо 2 бол хошоо гэд нэрлэж байна те 3 удаа хүртэж байгаа. Одоо эх жил төгсөгчдийн тэмцээн болохоор одоо алтан медаль авах байлгүй дээ гэж одоо зорж байгаа. Хүүхдүүд маань зорж байгаа. Би ч бас мөрөөдөж байгаа гэсэн. За эхний төгсөгчд маань. За энэ бол сая Энэ болсон баг байсан тийм зураг байна тийм. Тийм зураг байна. Дөнгөж 7 хоногийн өмнө болж өнгөрсөн. За 5 дугаар үеийнхэн маань зохиогдсон бүх төрөлд оролцсон. Олс таталт, шатрал, сагсан бөмбөг, бөөхөө гэх мэт. За энэ ах эгч нар нь бол одоо 33-4 нас хүрсэн. Хамгийн одоо хүүхдүүдийн маань хамгийн том хүүхэд одоо 2 дугаар ангиас оролцож байгаа. Шавмирын маань хамгийн том хүүхэд. Тэгэхээр гэрлээ аж одоо хэдэн настай байж тарах нэрээ тий. Шавдар анхны шавдар надад 30 болсон гэхээр тийм ээ. Аваа бүгшин юм байна тий. Цаашаа явъя. За дараагийнх нь багшийн 2 дугаар үеийн шавнар байна. 8 дугаар үеийн одоо шавнар байгаа. За энэ бол шинэ Монгол 3 удаа анги тааш. 3 удаа анги төгсгөөд одоо 4 дахьтэйгээ явж. За 4 дахь үеийн шавнар нь бол одоо манай цэнхэр зангиднууд байна тийм ээ. Баяр хүргэе. Учирсан тийм 4 үеийн шавнар болж байгаас баяр хүргэе. За 5 дугаар үе дээр анги даахад энэ алтан гэрэл багш нь бас нөгөө ангийн даажсан баггүй байгалийн ухааны анги. 8 дугаар үе дээр дахиад хоёулаа одоо энэ их цэцэг багш нь байна тий. Батарж багш нь, Батарж шиг таньж байгаа хүмүүс бас байгаа бах тий. Хармаа бүжээ сургуулийн газар зүйн багш. За бид 8 дугаар үеийг төгсгсөн. Гэхдээ 5 дугаар үе, 8 дугаар үе хоёр дээр алтан гэрэлчтэй хамт төгсөж байгаа. За энэ 8 дугаар үеийнхэн маань бас одоо ихэнх нь нөгөө гадаадын ихтэй сургууль төгсөөд Монголдо ирээд одоо сайхан ажил амьдралтай залуучууд бий. За жоохон сахилахгүй зураг байна тий. Манай 8 дугаар үеийн энэ ангийнхан жоохон сахилахгүй хөдөлгөөнтэй анги байсан. За тэр энэ зургийг сонгосны шалтгаан нь тэр цааталт нь юу дутуу байгаа лээ? Барилга. Багсргуул барих. Б корпус юусэн байхгүй байгаа зү. Б корпус ингээд дөнгөж баригдаж байгаа үеийн зураг баггүй. Тэгэхээр манай 8 дугаар үеийг сурж байхад одоо бидний сурж байгаа энэ хэсэг дөнгөж баригдаж эхэлжсэн, суурин тавьжсэн гэсэн баггүй. За энэ нь болохоор нөгөө 8 дугаар үеийн төгсөлтөн дээр бас нэг шагнал авцсан зогсож байна гэдэг чинь. Маш гоё залуу жишээ тий. За тийшээ. За энэ бол төгсөлтийн үеийн зураг байна тий 8 дугаар үеийн. За 8 дугаар үеийн бас нөгөө төгсөгчдийн цом тэмцээнд оролцдог баг байна. За би одоо энэ зурагнуудаа үзүүлж байгаа та нарт хамгийн эцэст нэг юм дүгэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За тэгээд энэ зурагнуудыг сонгож аваад гэсэн. За 3 дахь үеийн. За 3 дахь үеийн манай сургуулийн түүхэнд 12 иш гэж нэрлэгдсэн ганцхан үеэд сонгоо. Шилжилтийн 12 дугаар анги гэж. За энэ 3 анги байсан. За 14 дугаар үе дээр алтан гэрэл багш бас анги дааж исэн 12 ишнэг. За дунд ангид нь бол ганцэр багш нь анги даажсан. Ганцэр багштайгаа нэг баг болж ажиллаж исэн. За цааш нь яв. За ингээд манай анги юуны сургуулийн эрхтэй сагсан бөмбөгийн гарааны 5 тоглогч нь манай ангид байлаа. За
За эмэгтэй сагсан бөмбөгийн багийн гарааны 3 тоглогч нь манай ангид байлаа. За сургуулийн гандболын секц ганц багш өдөрсөн гандболын секцийн гарааны 6 тоглогч нь манай анги байлаа. Багшны хамгийн гайхамшигтай юм бол шавнараараа бахархах байхгүй. Тэгэхээр шавнар маань ийм сайхан амжилттай явна гэдэг бол багшийн хувьд бол одоо хамгийн сайхан одоо мөрөөдлөө биелүүлж байгаа нэг хувилбар гэсэн байхгүй. За ингээд одоо нөгөө гандбол сакс боксны чинь ах нар байх нь шүү дээ. За энэ төгсөлтийн баярын зураг байна. За төгсөлтийн баярын зургийг яагаад оруулсан бэ гэхээр та бүхэн Facebook дээр нэг урхан цэнгэр хавар гэж дуулж байгаа. Одоо 8 дугаар ангийнхны зүүж байгаа ягаан зангаатай охины дуулж байгаа дууг сонсч ирсэн үү? Бичлэг. За тэр бол багшийн ангийн хүүхдээ. Багшийн шанар юм нэлээ спорт хэрэгтэй байсан байх шүү тий. Одоо цаашаа явахаар дахиад спорт. За энэ жоохон цэглэхгүй зураг шиг. Амар гоё зураг тий багштай. Энийг яагаад оруулсан гэхээр энэ ийм үйл ажиллагаа явдаг байхад их дурсамжтай байсан байхгүй. Тухайн үед багшийн баяр болохоор сурагч багш гэдэг миний хичээлийг хэн нэгэн сурагч миний хичээлийн хуваарийн дагуу ороод заадаг тийм уламжлал байсан тийм ээ. Жил болгон хүүхдүүд багшаа энэ жил би таны хичээлийг заая гэж гүйж ирдэг юм уу гэсэн. Тэгэхээр бид нар сахилгуудад эсрэгээрээ болж үзсэн баггүй. Формыг өгчөөс сурагч болж үзсэн. Хичээл сууж үзсэн чинь бас хэцүү санагдсан. 6 цаг яаж суудаг байна л гэж бодлоо. За тэгээд хамгийн гайхамшигтай нь бид нэр форм өмсгөр хүүхдүүд танихгүй байсан. Зөрөөд явахдаа ингээд нэг хүүхэд би нэг анзаарч ирсэн байна л та. Энэ 8-ын хүүхэд явж ийн, 9-ийн хүүхэд явж ийн гэдээ явж идэг байсал гэд одоо бид нар ингээд формтой ингээд хүүхдүүдийн дунд нөгөө дэвтэр намаа бариад явхлаа. Хажууд өнгөрчөөд буцаж ингэж гүйж ирээд утаа. Яа баг тийм бахаа нэг хараагүй нүүрний арьс байсан юм байна. Багд шидэж ирсэн шинэ хүүхэд ирсэн гिचгээл заавал тэгж лавж хартын бэлээ. Тэгэхээр форм маань биднийг бас одоо сайхан өнгөлн давтлаад бид нар тухайн үед бас нэг сурагч насндаа эргэж очиод хүүхэд насныхаа одоо гэгэн дурсамжийг гаргаж ирсэн багтаа. Тэгээ ийм дурсамжтай зураг байна. Оо, 23 дугаар байхсан. Нөгөө 23 байхсан. Шилдгүүд зураг авчихсан байгаа. За харамсалтай жоохон бараан гарсан байж магадгүй. Тэгэхээр 23 дугаар үеийнхэн маань зүгээр л нэг л удаагийн одоо уралдаан олимпиадын өргөмжлөлөө бариад зураг авахгүйсэн. Эннээс өшөө зөндөө уралдаан тэмцээний шагналууд байгаа тийм ээ. За энэ бол найдлагын зураг. За манай анги нөгөө спартакиадын 3 дугаар арай эзэлсэн тийм. Энэ жил ураад өгнө гэсэн чинь данс спортка цэцлэгдчихлээ. За, чинь энэ зургуудаар юу хэлэх гээд байгаа юм бэхээр багшийн анги ер нь спортлог анги байгаад байна тийм. Чок агшин дөрөв хэлсэн. За, яагаад спортлог анги байгаад байт юм бэ гэхээр би зааж өгөөд спортлог болгоод байдаггүй байхгүй юу? Над дээр ирсэн хүүхдүүд өөрсдөө тийм спортын өгөгдөлтэй хүмүүс ирдэг. Тэгээд нэг баг болж нэгэн зорилгын төлөө явж чаддаг. Тэрийг бусад хүмүүс нь дэмжиж чаддаг ийм л хамт олон бүрддэг учраас спортод илүү их амжилт гаргадаг байхаа гэж боддог. Дуугаар ярих юм бол нөгөө ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээгээвэ гэдэг шиг над дээр ирсэн одоо үеийнхэн маань дандаа одоо бурханаас цаанаас өгсөн миний бэлэг гэж би боддог шүү. Багштай баярлалаа. За хөтөлбөр цэцлэгийн зураг оруулсан учиртай байхгүй юу? За хөтөлбөр цэцлэн манай 14 дугаар үеэс эхэлж ирсэн. За яаж эхэлсэн гэхээр ганцаараа багш тухайн үед манай баг байсан. Бид нар 9 дугаар анги төгсөж ирсэн. За энэ хөтөлбөр цэцлэн эхлэх болсон баг анхдагч шалтгаан гэдэг юм уу да. Бид нар бол айхтар санаачлаагүй, түүнийг бүтээн байгуулаагүй. Зүгээр л бидний хийсэн багийн ажлын үндсэн дээр л энэ хөтөлбөр цэцлэн гэдэг нь биелэлээ болсон баггүй. Бид нар тухайн үед охтууд маань технологийн хичээл дээр нэмнэ ойсон. Малын одоо дулаалга нүмерэг гэсэн үг шүү дээ. За тэгээд нэмнэ оёод тэрийг бид нар багийн ажиллаараа нөгөө Төв аймагт Баян Чандман сумын малчтад
одоо тусламж олгоод өгье гэд нэг шуудаа овёос одоо малын хичээл худалдаж аваад тэгээд нөгөө нэмнээтэйгээ бэлгэлэхээр явсан. Тэр жил нөгөө Наранбаяр захирал анх ажилд орж исэн жил байхгүй. За тэгээд хамт нөгөө Баян чангалмал аваад Ганцаар багшийн нөгөө 10 биш 9-2 гэдэг анги цасан цуугаад манай анги цасан цуугаад бас их хөвгөлтэй явж ирсэн байхгүй. Тэгээд тэр Баян чангалмал сумын нэг 3 малчин айлд ийм тусламжийн зүйл хөргөж өгснөөрөө бараг тэр Баян чангалмалд сумын сургуультай холбогдоод сургуулаар нь дамжаад ер нь ингээд хүүхдүүдтэй одоо хөдөөний амьдралд дасан зохицохтэй Монгол ахуйгаар мартахгүй байх ийм зүйлийн эхлэлийг болгоё гэд одоо Лавтлан багш нь, Наранбаяр багш нь, одоо Отгон туяа зөвлөх гих мэт ингээд олон хүний хүч хөдөлмөр оюун ухаанаар энэ хөдөлмөр төслөн гэдэг юм бий болсон шүү. Тэгэхээр хүүхдүүд минь хөдөлмөр төслөндөө идэвхтэй хамрагдаж байгаарай. Баярлалаа. Хөдөлмөр төслөнд анх явуулсан шавнар бол манаас хэлэн өгсөн шавнар юм тий. За манай Ганцаар багшийн шавнарын зураг гарч ирлээ. За түрүүний нөгөө яриадсан анги хүүхдүүд байна шүү дээ тий. 2007 онд анх багш болж орж ирэл тэгээд анги тавцсан. Одоо сайхан монд бүдүүн залуучууд сайхан. Тэгээд анхны анги байсан. Тэгээд энэ ангитай хайртай. Одоо ч уулздаг. Тэгээд одоо зарим нь бас сураад цаашаа өргөжлүүлээ сураад гадаад дотоод ингээд ажиллаа сураад явж байгаа юм гэдэг байна. За 11-р үеийн 9-2 анги энэ бас нөгөө дунд ангиас яг нөгөө нэг ангиар их амжилттай спорт наадамд оролцсон хүүхдүүдэд энэ бүрэн өрнч ингээд гандуул тоглодог бас сакс тоглодог юм. Нөгөөдг нь хангаа хоёр гэдэг энэ хоёр өндөр хүүхд. Манай анги банд нар нөгөө 9-ийн нэг ангийнхнаас намхан. Тэгээ ерөөсөө 6-аас 7-оос 8 9 төгсөлтөө ерөөсөө тэр ангигаа сакс макс одоо спортоо барддаг байсан баг. Тэгээ энэ хоёр хүү манай анги шижиж орж ирээл ерөөсөө спортын асаагаал одоо нөгөө юу гэн октод маань болохоор аюу өндөр. Тэгээ ийм сонин одоо юу хүүсээр ялгаатай гэх юм уу. Нөгөө анги октодоос өндөр хөвгүүд намхан байсан. Тэгээд манай анги тийм хоёр хүү шижиж орж ирээд ингээд саксан дээр алт аваад октод нь юу болоод алт нь мөнгө. Тийм дорсгалтай зураг байна. За энэ болохоор хүүхдийн анхны технологийн юмнаас одоо энэ дотор хоёрны доор бодвол бэнийг давхартай байсан. Айгу хөөгдөн. Одоогийн ойдлын цэг байгаа тийм. Тийм ойдлын цэг байгаа. Тийм өрөө ёо тэгэд тэрийг тохицуулж авч яваад гэдэг хүүхдийн тусдан технологи одоо орж ирсэн үеийн зураг байна. Тэгээд тийм хамгийн цааталт байгаа нөгөө Тэмүүлэг танд билүү нэмхэ өгсөйг үү. Түг манай сургуулийн төгсөгчтэй. Өндөр тийм тэдний үе үү тийм. За 7 он анх орж ирээд амар мэд гээд шав. Одоо Японд төгсөөд ирсэн байгаа. Зурдаг ийм хүү орж ирсэн. Тэгээд одоо бодгыг хангасан шид багш. Урлагын дугуулан гэдэг анх дугуулан байгуулаад тэгээд энэ хүүдэд танилцж ирсэн их дууга ардаа юм гизэх үстэй нарийн шүтцсэн. Их хайртай хөхт. Амар мэнд энд хэдвэр юм гэсэн багш. Яг 7 дугаар биш 6 дугаар ангита шийдэж ирээд 6-ын дугуйланд амар мэндийн хувьд бол тасралтгүй суралцаж бас нэлээд том амжилт үзүүлж ирснийг би сонсч байсан. Тий. Тэгээд анх танилцсан гутал хоёулаа зургийг үзээд авьяастай хөлтөсөн гоё юу сайтай. Тэгээд нөгөө зургуудаар шууд үзэсгэлэн гаргая гэдэг. Тэгээд үзэсгэлэн одоо нөгөө нэг шилэн багш нар өөрөө шүү дээ. Тэд гарч ирсэн. За хэвэл амар мэд битгоо. Тэгээд өдөржингөө өглөө ирээл хичээлдээ ирээл яг нөгөө завсар зайгаараа нөгөө өрөөтэй болцсон. Тэгээд зурж өгдөг байлаа шүү дээ гэдэг шиг. Тэгээд тэр үеийн зураг байна. За тэгээд Олимпиадын анхны гараа амжилтын гараа 8 оноос эхэлж байгаа шүү дээ. Баян зүрх дүүргийн амгалан цогцлбор сургууль дээр болж технологи олимпиад тэр Баттулга 3 тулга гэдэг шүү дээ. Тэрний хамгийн том ах нь Баттулга, Цогттулга, Мөнх тулга, Бэлгүүн тулга. Хамгийн сүүлийнх нь Бэлгүүн тулгач одоо 12 дугаар ангид сурч ирсэн те. Улаан зангид нүд үе байсан те. За тэгээд одоо ингээд олимпиадын хүүхдүүд байна. Энэ жээс
гэрэл мах шингүй л үү? Тий. Бас манай. Сов тэгээд Сов тэгээд аюултай тийм даруухан ийм хөө. За энэ дараагийнх нь олимпиадуудын мастерууд байл та. Нөгөө Батболгоч ингээд нөгөө 10 он болоод ихэд том болоод. Тэгээд дүлгүүн бай, цэнгэр зангаатай. Одоо манай энэ цэнгэрзэнгүүдийн өмнөх төгсөлттэй. тийм. Ер нь цэнгэр зангаадангийн 2 дугаар ээлж нь манай 23 дугаар үеийнхэн, нийл ягаан зангаадангийн 2 дугаар үе нь манай 24 дугаар үеийнхэн баггүй. За тэгээд хотын гар зургийн уралдаанаас. За энэ бол нөгөө дугуулсан секцийн тайлан хамгаалалт болоод номын сангийн хажуудлын шилэн одоо карьер хөгжлийн төв гэсэн. Тэрний хан дээр хүүхдүүдийнхээ зургийг скотчтоод дугуулгынхаа тайлан хамгаалаад тэгээд нөгөө багийнхаа зангиулалтаа бас нөгөө скотч нь хоорох бач одоо яа. Тэгээд ингээд за энэ бас цэлмэн байна. Гээ цэлмэн дүүн долгоо гэдэг ах トゥ хоёр хоёулаа авьяастай юм. За цэлмэн Японд нөгөө арт урлагаар одоо урлагийн нэг төрлөөр баг өөрийн гэсэн нэг шинэлэг урсгал гаргах шахуу ийм өвөрмөц сэтгэлгээтэй хүү байхгүй. За энэ